Монгол Ардын нам ба Монголын ард түмэнд хандан нэгэн сануулга сонирдуулъя. Ард нөөц хөтөлбөрөөс энэхүү сонирдуулгыг 4 жилийн туршид эрх баригчдад ба ард түмэндээ байнга сануулж байх болно. Нэрт нийтлэлч Баабар ийм хүжиргэжээ. Тэрээр ямар гоё сонгуул болов. Энэ бол Монгол Ардын намын төгсгөлийн эхлэл, Арчс намын агуу түүхэн явдалын эхлэл байлаа гэжээ. Энэ бол үнэхээр үнэн үг шүү. Бүтэн 4 жилийн турш Арчс нам дээрлхүүлж, загнуулж, доромжуулж ирсэн асар их зэвүүцэл, хорсол занал та нарт одоо байгаа. Нүдэн дээр чинь хундаг тавилгүй архиж, худаг тавилгүй махадж хагартлаа байж тэсэртлээ хөрөнгөж байсан Арчс намынхныг хараад удахгүй манай айлж ирэндээ хэмээн бодож суусан хязгааргүй их шунал санааны чинь мухардч бас байгаа. Үүнийхээ төлөө цүнх-цүнхээр нь мөнгө төлж ирсэн баримтагч бас Арчс намынхан дэлэх сайн. Мэдээж одоо төрийн албыг та нар эзэгнэн төр засгийн мөнгийг та нар зарцуулах хэрэгтэй болно. Дэндүү хялтандаа мансуурч дэндүү том тэнэгтэвдээ Монгол Ардын намынхан. Арчс намынхныг барьж хорхыг чинь бол буруудахгүй. Тэд ийм гавьяг хангалттай хийсэн хүмүүс. Гэвч юмд учир сумд гिचэр би ард түмэн сохор тэнэг биш юмаа гэдгийг та бүхэн харлаа. 4 жил гэдэг дэндүү хурдан өнгөрөн шүү. Ард түмэн нийгмийн баялагын шудраг ус хуваарлтыг л үзэн ядаж зэвүүцэн жигшиж ирсэн. Тэр сэтгэлгээгээр та нарыг сонголоо. Шулуухан хэлэхэд ноён уул оюу толгой Эрдэнтийн лойврал та нарыг мандуулан бадраалаа шүү. Бодоорой, санаарай. Оюу толгойгоо Монголд эргүүлэн авчир, таван толгойгоо Монголд ашигтайгаар эхлүүлэн хөдлөв. Эрдэнэт үйлдвэрээ яг одоогийн байгаагаас нь дээр байдалтай болов. Монголын ард түмэн Монгол Ардын намыг нэг удаа сонгосон болохоос МСС-ийг сонгоогүй юм шүү гэдгийг бас дахин сануулъя. Төгсгөлд нь хэлэхэд Арчс нам унсан болохоос үхээгүй байгаа гэдгийг өглөө бүхэн санагтун.